Тэгэхээр засаглалын хямдлаас гитлэн гарах гас шийдлийг янз бүрээр нийгмийн хүрээнд тайлбарлаж байгаа. За үүнийг улс төрийн хүрээнд мөн үндсэн хуулийг өөрчлөх замаар шийдэж болно гэж байгаа бол за иргэд олон нийтийн зүгээс бас өөр гас шийдлийг санал болгож байгаа. Тэгэхээр студ бид энэ талаар ярилцахаар нийслэлийн хан улд үүргийн иргэн улс төр судлаач Төмөр Баатрыг ураад байна. Танд өглөөний мэндийг. Таныг бол би өөр байр суурьтай байна гэж ойлгосон. Ер нь хямдал нүүлс нь гарцаагүй, энэ тогтолцоог сайжруулах нь гарцаагүй. Бид нэр энэ нэг загслалынхаа одоо эрх мэдлийн хуваалт гэдэг юм уу түүнтэй холбоотой бусад одоо энэ улс төржилт утга учиргүй талцлаасаа ер нь ямар нэг байдлаар салах цаг нь болсон гэдэгтээ та бол санал нийлж байгаа гэж ойлгож байгаа. Жохом яаж вэ гэдэг дээр бас гас шийдэл хийх бах. Өөрийнхөө судалгаа баримт тооцооллыг үзүүлэх бах гэж бодож байна. 1992 онд батлагдсан үндсэн хууль байна шүү дээ. 90 онд ардын улсын баг хурал байгуулагдсан шүү дээ. Улсын хурал баг хурал байгуулагдгийн зорилго нь юу гэхээр бид нөгөө нийгмийн шилжилт хийхин тулд хугацаа авах хэрэгтэй байна шүү дээ. Хууль боловсруулах, нийгмийн шилжилт хийнэ гэдэг. Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад 2 жил ажилласан гэсэн үг. 2 жил ажиллаж одоогийн 92 оны үндсэн хуулийг бэлэн болгоод ардын хурал тэр үед хууль батлах дээд байгууллага байлаа шүү дээ. Тэнд өргөн барьж 400 гаруй хүн 70 хэдэн хоногийн хугацаанд хэлэлцэж энэ үндсэн хуулийг баталсан байхгүй. Тэгэхээр энэ үндсэн хуулийн амийн сүнс нь юу юм бэ гэж. Бид бүгд найрамд Монгол Ард улсын үндсэн хууль байхад бид нам төвтэй төв байсан. Нэгсэндээ улс төрийн бүх ажиллагаа, төрийн үйл ажиллагаа ясан нам хариуцдаг байлаа л да. Бүгд найрамд Монгол Ард улс бол мандайлан чиглүүлэх юм уу гэдэг тодорхой заасан. Тэгвэл 92 оны үндсэн хууль иргэн төвтэй төв байхгүй юу? Иргэн. Тэр нь юу гэсэн үг гэхээр энэ иргэний одоо улс төрийн үйл ажиллагаа, төрийн үйл ажиллагаа энэ бүх зүйл хэнд чиглэгдэх ёстой юм гэхээр иргэний төлөө бүх үйл ажиллагаа явагдах ёстой байсан байхгүй да. Харамсалтай нь өнгөрсөн 25 жил энэ үйл процесс үндсэн хуулийн дагуу гажиж алга болсон. Тодорхойлж хэлэх юм бол энэ үндсэн хуулийг зарлан тунгалдаг цорын ганц эрхтэй хүн бол Монгол улсын иргэн байдаг шүү дээ. Жишээл энэ үндсэн хуулийг хэлэхдээ Монголын ард түмэн бид гэж байгаа байхгүй. Ямар нэгэн байгуулах юм бэ? Иргэний нэгэн байгуулна гэж. Энэ зүйлдээ одоо 3 дугаар зүйлийн нэгийг хэлээ л да. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдлэлд. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцсон. Яаж оролцох вэ? Өөрсдөө байгуулсан төлөөлөгчдийн байгууллага. Энэ нь ганцхан их хурал биш байхгүй. Баг хорооны иргэдийн нийтийн хурал, сум дүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, хууль батлах улсын хурал. Энэ бүгд төр байхгүй. Энэхүү эрхийг маань өнгөрсөн 25 жил намууд дээрэмдээд авсан байна. Энэ үндсэн хууль нь нам төр барьна гэсэн нэг ч үг байдгүй юм шүү дээ. Нэг ч үг байхгүй. Тэгэхээр хямралын үндсийг би эндээс эхлэлтэй гэж харж байгаа байхгүй. Нэгсэнд энэ үндсэн хуулийг зөрчиж үйл ажиллагаа одоо 470-аад хууль батлагдсан гэж ярьдаг. Энэ бүх хуулиуд үндсэн хууль зөрчиж гарсан учраас энэ улс төрийн хямрал, энэ эдийн засгийн хямрал, Монгол орны тогтворгүй байдлыг их сурвалж эндээс гаралтай байна. Тэгэхээр энд би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ улс төр эдийн засгийн хямралаас гарах боломж байна. Тэр нь юу гэхээр 92 оны үндсэн хуулийнхаа дагуу бүх үйл ажиллагааг өрнүүлэлтэй. Та түрүүнд сая хэллээ л дээ. Засаглал гэж тийм үү. За байна. Хууль тогтоох, улсын хурал, цорын ганц хэрэгтэй тийм үү. Гүйцэтгэх эрх мэдэл юм байна шүү дээ. Засгийн газар нэгсэндээ их хурлаас гарсан хууль тогтоомжийг засгийн газар буюу гүйцэтгэх байгууллага хийнэ. Энийг буруу хийж яана зөв хийж яана хянахын шүүх байхгүй. Энэ гурав бол маш зөв харилцан тэнцвэр хадгалж авах энэ үйл процесс. Гэтэл нөгөө 2000 оны нэг дортхын 7 өөрчлөлтийн гайгаар улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байж болно. Ерөнхий сайд нь намын дарга байна гэж самарч хэлсэн байхгүй. Гээд эдгээр өнгөрсөн засгийн энэ одоо засаг өөрчилсөн ажиллагааг бид хийлээ. Монголын ард түмэн хийсэн билүү? Үгүй шүү дээ. Норвегийн алт уугийн засгийн газар хэн унагсан юм? Авторын нэрвэл ингээд өөрсдөө мэдж байгаа асуудал. Гэтэл энэ хямралыг Монголын ард түмэн биш. Сүүлийн 25 жил улс төрийн тоогоон дотор байгаа. Тодорхойлж хэлэх юм бол энэ үндсэн хуулийг өөрчлөж улаарын зүтгэж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь алдаа. Өөрсдийнх нь энэ үндсэн хуулиас судлаагүй аль бие зүйл нэг шинжлэх ухаанч бус ханддагын гай. Зөвхөн өөрсдийнхээ эрх ашиг бодож улс орны эрх ашигыг хөсөр хаядгийн харгайл байхгүй. Тэрнээс шинэ хуулийн буруу гэж байхгүй байна. За эд нэг харин одоо жишээг их ярьдаг шүү дээ тийм ээ. 1787 онд Америк нэгдсэн улс үндсэн хуулиа баталсан байна. Тэрнээс хойш одоо 220 гаруй жил болжээ. Энэ хугацаанд 27 нэмэлт өөрчлөлт. Нэг өөрчлөлт хийсэн байгаа байхгүй. Манайх шиг одоо 56 дээр нь дортхын 7 нэмэх юм бол одоо 60 гаруй өөрчлөлт хийх гэж шүү дээ. Тэгэхээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт биш. Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх процесс явж байгаа байхгүй. Энэ бол хамгийн аимшигтай зүйл л дээ. Тэгэхээр Америкчууд яаж өөрчилсөн байна гэхээр боолчлыг халъя.
Гэхдээ энэ одоо яг нийгмийн нөгөө дэвшилтэйгээ уялдаж явж байна уу? За 1920 онд гэхэд эмэгтэйчүүдэд сонгоход эрхийн үгүй. Нэг өөрчлөлтийг нэмж хийсэн болохоос биш. Манайх шиг шууд одоо 63 өөрчлөлтийг дайрч хийсэн тохиолдол нь дэлхийн түүхэнд байхгүй. Тэгээд одоо таны яриад байгаа тэр нам одоо эрх мэдлийг авна гэдэг биш, ард түмэнд байлгах хэвээр тэр үндсэн хуулийн зүйл залтыг хэрэгжүүлэх бололцоо гарцсан юу гэж хэлэх юм? Юу гэж харах юм? Юу гэж ойлгох юм? Энд байж байгаа шүү дээ. За улсын хурлын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2 томьёод. Гэтэл өнгөрдөг 12 онд бид яасан? Намыг хүчээр дугуулсан шүү дээ. Би дугуулахгүй гэсэн л дээ. Тэгсэн чинь та нам дугуулахгүй бол энэ таны саналын хувьд хүчингүй гэж тулгаж байгаа байхгүй. Би хүчээр дугуулж байгаа байхгүй. Хүчээр. Тэгэхээр энэ үндсэн хуулийг зөрчсөн процесс мөн байхгүй. Тэгэхээр энэ 12 оны парламент ер нь үндсэн хуулийн дагуу бүр эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн эрх үндэстэй парламент мөн үү гэдэг асуудал бас ярих тийм зүйл гарч ирж байна. Улс төрийн намаас дамжуулж төрийн эрхийг барьна шүү дээ. Одоо яах вэ? Харин энэ одоо жишээлбэл 92 оноос улс төрийн намууд хөгжсөн бол хамаалаа. Хөгжил гэж байдаг шүү дээ би. Хатуу гişмжил үү. Хамгийн одоо эргэлзээд байгаа зүйл нь өнгөрсөн 25 жил одоо Монголын төрийн бодлого ядаж нэг Монгол орны ирээдүйг 20 30 жилээр харсан бодлогыг альч намж хийсэнгүй шүү дээ. Тэдний бодлогыг харахад дандаа 4 жилийн настай. Өнөөдөр миний саналыг худалдаж авах төдий. Тийм ээ одоо чамд сая 500 өгөн сая өгөн гэх жишээтэй. Хэрвээ тийм хэтийн бодлого харсан Монгол орны хөгжлийн бодлого харсан бол энд маргаад байгаа суух шалтгаан алга ба шүү дээ. Гэтэл тийм зүйл байхгүй учраас үнэхээр намууд маань өнгөрсөн хугацаанд төлөвшөөгүй юм байна, хөгжөөгүй юм байна, бодлого боловсруулж чаддаггүй юм байна. Одоо бүр нам биш одоо бүлэглэл гэж яриад байгаа шүү дээ нэр чинь. Алтан гац пракц одоо юу гэл те. Тэгэхээр энэ дэлхийн бас энэ түүхийг дамжаад өнгөрсөн шүү дээ энэ түүхийг те. Яагаад гэвэл мап гэж ярьдаг шүү дээ. Мап гэдэг нь юу гэхээр гэмт төлөвлөл. Тэгэхээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа намууд бол бараг энэ статустаар очсон байна. Тэгэхээр өөрсдийнхөө 25 жил хийсэн алдаа завхарлаа хуулийг засч цагаатгах гэж судлаач миний хувьд бол харж байгаа байхгүй. Яг тэгэхээр өөрчилж байгаа процесс одоо жишээл засаг даргын ус төсвийн түүний удирдлагын тухай хууль гэж байна тийм үү. Орон нутгийн сонгуульд нам оролцох гэж байгаа байхгүй. Гэтэл үндсэн хуулийн дээр нам оролцсон гэсэн заалт байхгүй. Огт байхгүй зүйлийг үндсэн хуулинд байсан юм шиг иргэдэд яриад байна л д. Үнэхээр орон нутагт бол намын талцалга газар авч тэнд бол хүний амьдралын төлөө ярих яриа бол байхгүй болсон шүү дээ. Энэ одоо өөрчлөлт жишээл одоо дархан эрдэнтийг хот болгоно. Мэдээж тэр хүмүүс алга ташаа шүү дээ. Гэтэл үндсэн хуулийн дээр энэ нэрхэн нээлттэй байгаа шүү дээ. Тухайн улс тийм үү? Одоо Чоулсон хот жишээлбэл хот болгоёгүй л ард нийтийн санд асуулгаар тухайн шатны хурал явуулаад одоо саналаа окей дэмжиж байна гэх юм бол их хурал уламжлал их орон төлөвийн үндэслээд хот болгоно л гэж байгаа шүү дээ. Энэ нэрхэн нээлттэй л шүү дээ. Тэгээд заавал яагаад ингэж оруулж ирээд байгаа юм. Энийг би юу гэж харж байгаа нөхлөөр үнэхээр нийгэм шийдэгдэх гарцаа авахгүй тийм процессууд байна. Одоо жишээлбэл орон нутгийн сонгуульд намууд орон нутгийн хэтэл их хурл намууд оролцох гэсэн шүү дээ. Эдгээр анхудаа ингээ хөлийн зөвшөөрч эхэлж шүү дээ. Орон нутагт бол намчрахад бол хэрэггүй юм байна. Яг адилхан бас хуралд бол намчрахад хэрэггүй байхгүй юу? Юу гэдэг юм хотынхаа захирагчид бол иргэд өөрсдөө сонгох хэрэгтэй байна гэд 25 жилийн дараа сая энэ 92 оных үндсүүлийг ойлгож эхэлж байгаа гэж би харж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр бүгд энэ хуулийг батлаагүй хүмүүс бөгөөд нэг хоёрд ерөөсөө судалж уншаагүй хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд би юу гэж хэлэх гэж байна гэхээр энэ 92 оныхоо үндсэн хуулийг судалж уншиж хэрэгжилж үзээч. Энэ хуулийг хэрэглэх гэж юм байдаг шүү дээ. Тэгэхээр сураг таамгаар альва юмд ханд нэг шийдэж байж болдгоо зүйл юм л да. Тэгэхээр нөгөө шинжлэх ухаанч бус сонирхлын болоо явчихдаг байхгүй. Мэргэжлийн бус. Тэгэхээр би энэ өөрчлөж байгаа ажлын хэсэг нэг 45% гаруй хэсэг зурцсан гэдэг нь бас миний их сэтгэлийг өвтгөж байна л да. Тэгэхээр нөгөө нийт гишүүдийн 3-2 руу очиж байгаа юм байна. Тэгээ нэг тогтоолын төсөл өргөн барьж байгаа нь бас их буруу байна л да. 62 дугаар зүйлийн 2-т байгаа шүү дээ. Хэрэв үндсэн хуулинд та гар хүрэх гэж байгаа бол улсын хурлын гишүүдийн 3-2 нь санд асуулга явуулахыг зөвшөөрсөн тохиолдолд сая тогтоолын төслийг өргөн барих хэрэгтэй байхгүй. Гэтэл шууд тогтоолын төсөл 11 сарын 26-нд барина гэдэг чинь бас хуулиа зөрчил явж байгаа зүйл л дээ. Тэгэхээр нэг үзэгч ярьж байсан л да надад ёс зүйтэй хүмүүсийн баталсан хуулийг ёс зүйгүй хүмүүс өөрчилж болохгүй гэж. Тэгэхээр тэр 400 гаруй депутат маань ганцхан эрх ашиг тэдэнд байсан байхгүй. Тэр эрх ашиг нь юу байсан бэ гэхээр Монголын төр гэж эрх ашиг тэдэнд байсан байхгүй. Тэгвэл одоо 26 намтай гэж та ярьлаа шин намаар дамжиж төрөө ирдэг штеп. Тэгвэл 26 эрх ашиг энд яригдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Монгол орны ганц тогтвортой байгаа зүйл. Ганц тогтвортой. Одоо олон улсад дэлхийн тавцанд Монгол улс арчилсан гэж нэг бэрийн зүгээд байна да. Тэрний одоо баталгаа чинь энэ юм шүү дээ. Одоо Монгол улсын бүр их тусаар тогтнолын баталгаа аваад ирвэл би үндсүүлээ бариад очих байхгүй.
Тэгсэн чинь энэ шийдэл хүлээгээд байна л за. да. Гэхдээ тэгээд намгүйгээр яаж явуулах гэдэг юм идэхгүй 76 нөхөр улсын их хурлд намгүй гишүүнчлэгүүгээр бүгдээрээ бие даагаад ороод ирлээ. 76 бие даагч одоо 3 бие даагч ямар одоо юу гэдгийг шоу хийж гин тэрнтэй адилхан зүйл болох юм шүү. Энд чинь нэг нэгдмэл хүмүүсийн концепц бодлого мөрийн хөтөлбөр төлөвлөгөө байх хэрэгтэй юм шүү. 76 мөрийн хөтөлбөр ярьж байна. Зав зүү харж байна. За жишээлбэл энэ намууд маань хөгжөө гэж би түрүүнд ярьлаа л да тийм. Намууд хөгжмөөсөн бол яасан гэхэлэр бодлогоор уралдах хэрэгтэй байсан байхгүй. Бодлоор уралдахаас гадна нийгмийн зүтгэлтэн гэж ярьдаг шүү дээ. Улс төр нийгэм гээд улс төрийн зүтгэлтэнтэй нийгэм нь урдаа явж байна. Тэгэхээр тодорхой хувь одоо манай нийгмийн зүтгэнгүүд одоо иргэний нийгмийнхнийг одоо зүгээр нь тэмцэх зүтэд харж байна л. Гэтэл тэр хүмүүс өөрийнхөө амьдралыг илүүчлээ тийм үү. Талхаа хасаад тэгээ бүх хөдөлмөрөө цаг нараа хасаад байж байна. Энэ нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө юмыг гаргаа явж байна. Ингэж хүмүүс нийгмийн зүтгэл гаргадаг байхгүй. Энийг иргэд таньж шít. Энэ хүмүүс гарцаа авахгүй Монголын нийгмийг өөрчлөхийн тулд тодорхой нэг бодлого бариа явж байна. Тэрийг иргэд дэмжиж санал өгч тэр хүн төрд оролцох хэрэгтэй байхгүй. Улс төрийн нам биш, иргэний нийгмийн байгууллага. Тий, иргэн 100% иргэн байх хэрэгтэй байхгүй. За нэг удаа би улсын хурлын сонгуулийн хуулийн дээр та нар тийм их өөрчлөлт хийгээд ядаж иргэний нийгмүүд нэр дэвшүүлэх эрх гэдгийг оруулаад өгч өчөө. Би 92 оных үндсэн хуулиар татаад байгаа юм шүү дээ. Тий. Яг тэгэхээр одоо Черчилл одоо бус улс орны тэргүүлэгч нар ягаад шууд лидер болдгийг тэд нийгмийн зүтгэл гаргасан байдаг байхгүй. Тийм учраас ард иргэд таньдаг. Тэгэхгүй намаар ороод ирсэн хүмүүсийг бид танихгүй шүү дээ. Өнгөрсөн бас 24 жил алдаа энэ байхгүй. Намын гишүүн гэхэлэр бид маш том одоо нийгмийн зүтгэлтэн байна те. Монголын ард түмний төлөө сайн сайхан зүйл хийн гэхэд шал өөр процесс өрнөчөд байгаа юм л да. Одоо бүр улс төрийн намтай хариуцлагын тухай, за намын даргатай, эрх баригч намын даргатай хариуцлага тооцох тухай энэ төр яригдж байхад энэ үед бүр баг төр эзэнгүүч юм шиг ийм ойлголт олон нийтэд байхад улс төрийн намгүй иргэний төлөө л олж ирчээд Монголын төрөөс эзэн хайвал яах вэ? За жишээлбэл миний би Монголын нийгэмд 10 жил хариуцлага хайвал яах вэ? Харин өстой тэр чинь тодорхой байхгүй. Одоо би хэлсэн ярьсантай Монгол улсын иргэн дондгийн төмөрөөр би хариуцлага хүлээ. Тэгвэл нам хүлээдэг байхгүй. Хариуцлага одоо жишээлбэл Норвегийн алтан үеигтээ би хариуцлага тооцох гэдэг шүү дээ. Сонгуулиар хүлээдэг юм шүү. Тэр бол хүлээлт биш. Хүлээлт биш. Тэр бол зүгээр одоо хоёрхан судалт. Жишээлбэл 25 жилийн нийгмийн ёс зүйн эвдрэл байна шүү дээ. Ингээд худлаа ярих, хулгай хийх нь нийгмийн ёс зүйд айхтар эвдэрлээ шүү дээ. Одоо таксинд явж байгаа өвөө хүртэл нэг 1 км явсныг 2 км явлаа хөө гэл ингээд шомбодоод шат шатанда. Энэ нийгмийн эвдрэлийн хариуцлага хэн хүлээх юм бэ? Эцэнгүй шүү дээ. За сая хөөрхийн нэг хүн бүр аргаа бараад өөрийгөө өрдөж шүү дээ. Энэ бол эмгэнэл байхгүй. Энэ хариуцлага хэн хүлээх юм тэгвэл? Энэ нийгэм бухимдаад байна шүү дээ. Энэ хариуцлага хэн хүлээх вэ? Тэгвэл энэ эзэнтэй болох хэрэгтэй байхгүй. Тодорхойлж хэлэх юм бол тодорхой нэгэн улс төрч Монголын нийгмийг өөрчлөе гэж явуулсан үйл ажиллагаанд буруу байсан бол уучлаарай. Би энэ үйл ажиллагаа явуулсан шатсангүй. Тийм учраас би хариуцлага хүлээгээд бууж байна. Энэ бол ямар ч хүнд байх ёс зүйн этик мөн байхгүй. Зүгээр энгийн нэг зөөр нэг хүн. Бид найзууд хоорондоо хотлоо ярьж бол уучлаарай найз энэ удаа амтсангүй гэж нэг уучлал хүсдэг шүү дээ. Тэгвэл 25 жил тийм процесс боллоо. Болоогүй шүү дээ. Эдний өөрийнхөө тэр алдаа завхрал хариуцлага хуулиар цагаатгаад яг өөрсөнд нэрхмэл байгаа учраас. Тэгэхээр би танд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энийг гарц гаргалгаа нь юу вэ нөхлөө? 92 оныхоо үндсэн хуулийн дагуу бүх процессыг өрнүүл. Энд л байгаа. Өөр гарц гаргалгаа байхгүй. Энэний гадуур алах юм хийх юм бол тэр хууль зөрчин. Тэр гэмт хэрэг. Одоо жишээл өмнөх парламент бас үндсэн хуулийг өөрчлөе гэж авсан байхгүй. Тэгвэл миний 11 оны 11 сар 14-нд ийм захиа бичсэн. 76 гишүүн ерөнхийлөгч ерөнхийлсэд их хурлын дарагт 10 хуудас өөрчилж болохгүй тухай. Бас үнэхээр өөрчлөх гэж бол яаж өөрчлөх болсон бичсэн шүү тийм. Яаж өөрчлөх. Хариунууд ирсэн. Харин өмнөх парламент их чигцүүлэн байсан юм. Болцсон. Эдний өөрчлөж байгаа одоо үйл процессыг харахад айгүй тийм нэг цаг ашигласан. Үндсэн хуулийн дээр 6 сарын өмнө одоо сонгуул болохоос 6 сарын өмнө үндсэн хуулинд хүрэх эрхгүй гэж заасан гэж байна. Тэгэхээр энд ямар нэгэн хилцэх процесс өдр бол байхгүй болох гэдэг л да. Тэгэхээр эдний өнгөрсөн 25 жилийн туршлагаар аливаа зүйлийг нэг цагийн шахуулаад дайруулад батуулдаг шөнө өдрөөр цаг нар сунгаад хийчдэг нэм нэг аимшигтай юм над харагдаад зур сууж болохгүй байна л да. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр одоо гэмт хэрэг хийсэн хүний цагаатах шалтгаан хөөх юм анхудаа юм тийм ээ. Одоо бусдын нөлөөнд орцсон юм гэдэг. Энэ захиа бичиж хахад маш олон надад гэж анхааруулсан. Төмрөө чамд хариу өгөхгүй гэж. Тэгэхээр би юу гэж хариулж ирсэн гэхээр би хариу гортойг. Ямар нэгэн баримт авахыг хүсэж байна. Тэгвэл өмнөх хурд одоо цагаатчлаа. Ягаад гэвэл хуулийг өөрчлөхгүй. Тэгэхээр энэ дордохын 7 өөрчлөлт хийсэн хүмүүсийн 45 тус явж байгаа байхгүй.
Тэгэхээр энэ хүн одоо гэмт хэрэгээ давтан хийх гэж байна да. Тэгэхээр нөгөө санаатай та хариуцлага ирсэн баха. Санаатай нөгөө онц ноцтой гэдэг англи руу бид нар орж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хизээ нэгэн цагт таны засаглалын хуулиас гарах гарцвал 92-ны үндсэн хуулинд үүсдэн байгаа энэ хуулиар мөрд хэрэгжүүлэх гэж хэлдэг юм. За ойлголоо. Таны судалгааны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.